Хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл та бүхэн Зум бэлгийн тулаан нэвтрүүлгийн сошиал хаяг болон YouTube сувгаас хүлээн авч үзээрэй. Зум бэлгийн тулаан энтиг нэвтрүүлгийн дараагийн сорил эхлэхэд бэлэн болсон байна. Нутгийн үнэртэй салхи. Зум бэлэгчид маань эдгээр аягнаас аль нь их нутгийн ус болохыг зөвхөн мэдэхгүйгээрээ таних ёстой. Зум бэлгийн ертөнцид ус өөр нутгийн эрчим мэдээллийг агуулдаг гэж үздэг. Тэр зэгтээ ингээ харахад голын ус маань өнгө нь арай бусдаас өөр мөр тийм шинж тэмдэг байна уу? Яг ижил усны савнд хийцэн байгаа юм те. За таны сонголт энэ ус. Ариуна хоёр усан дээр эргэлдэж байсан ч эцсийн сорилтаа крантны усыг сонголоо. Тамхиан багуулаадлаа. Энэ ус. Танд өөр хөвлөр байна. Нэвтрүүлгийн хөтлөгч оролцогчдод боломж олгож, хуйлбар гаргаж, дахин үзэх боломж олгож байна. Танд өөр хөвлөр байна уу? Баггүй. Дээрээс хойд. Асахгүй да. Яа, новшоо. Нэг нь вэс хамгийн дээдлэг нь байсан гэхээр яг дээдл нь би хэлчихсэн. Дээдл нь гэж би угаасаа хараа зогсоод дээдл нь байна да гэж харж исэн байхгүй юу. Би эргэлзээд байна л да. 1 номер 2 номер гэдэг ингээд энэ ахлах дээр байгаад байгаа. Харин энэ нөгөө захын нөгөө хоёр талын зах нэг байгаа шүү дээ тий. Аль нь вэ гэдэг дээр л эргэлзээд байна. 2 дугаарыг ус. За. 2 дугаарыг ус огсон байна. За. За энэ дугаарыг ус мөн байсан үгүй байсныг та нэвтрүүлгээс үзье. Одоо хэлж болохгүй. Одоо хэлмээр байна. Нууц сээр болсон сонирхолтой. Үзэгчд бол одоо яг хараад мэдчихэж байгаа. Тийм хаа ингээ 2-1 ингээ зэрэгцэж орж ирээдээс аахгүй надад. Тэгээ би бол яг хариулт зөв бурууг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би ингээд энэ захаасаа нэг юм болов уу, энэ хоёр юм болов уу гэд ингээ эргэлзээд исэн байхгүй юу? 2 номер нээсэн байна л да. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд энэ юунд амьлуулсан будаа өөрөө даашаа живцэн. Тэгээд 5 дахь будаа бол нар зүг 3 удаа иргсэн. Тэгээд шоогоо батгаад энэ 5 моход мөн үү гэдэгс 5-ын одоо лам бурхны шоо 5 удаа лам бурхныхаа шоог баттгаа хайсан чинь 5 мөн гэдэг энэ Өвөөсөө өөрөө айгүй хичээнгүй байгаа. Юмд ингээд хандж байгаа. Лайчин байгаад байгаа байхгүй бусдыг бодох юм бол тий. 5 дугаартай усыг Монголоос ирсэн ус гэж үзсэн байх тийм ээ. тийм. Дугаар байгаа юм. Доотлын дугаар нь зөвхөн бидэд л хараад танаас тий. За. Нэг агаар нэг бөө баг 10 хоног энэ тэрүүл хийчлээ. Бүх юм энерги нэг болчихсон байгаа. Толгой өвдөж ш. Толгой өвдө чиг шуугаад байна. Чимээгүй. Гогшин хар төгцөв. Хоёлаа энэ хүүхдүүд Чимээгүй чиг шуугаад яваа байна. хоёлаа хамгийн гогшноор ядан. Мажикал явах болоогүй. Намайг яв гэлсэй тийгээдсэн. Өөрөө тэгээд явъя харъя гэж Тэгэхгүй яа таагаагүй маагаагүй гэдэг юм хакертэй өнгөө олж. Яана нөгөө хэдэн шамд манай багш өстэй үнэн үлээдэг гар дээр очдөг байсан. Нөгөө гайгүй энд явсан нэрээ ийшлэх хүсэж байгаа юм шиг нөгөө утгаахын зилтгэр чи гутганы нэрэн дээр явчих. Зүгээр чамайг хайрладаг үнэлдэг хүмүүс болчих чи өөргөө ингэж балаа юм. Яг гоорлаа. За одоо нутгийн ус энэ талаас 2 тонн уу юу? ертөнцийн миний гар талаас баруун талаас 2 тонн. Зөвч хэрэгтэй. Гоогүй. Зүгээр би арай өөр мэдээлэл авахгүй аа. Оо яа. 2 дахь нь 3 дахь дээр
оролцогч өсөх болд өөрийн мэдрэмжээрээ шууд 2 болон 3 дугаар усыг сонголоо. Түүний сонгосон усны нэг нь Монгол их нутгаас ирсэн ус мөн. Тэрээр сонголтоо хэрхэн хийх бол? 6 дугаартай ус байна. 6 дугаартай ус. Тэгэхээр 6 дугаартай ус Монгол улсаас ирсэн ус мөн эсхийг та нэвтрүүлгээс үзээрэй. За баярлалаа тань. За баярлалаа. Таны хувьд даалгавар дууссан. За. Харамсал теннис холдын сонголт буруу байж даалгавартаа бүдэрлээ. Бид таамаг биш бодит үр дүнгэл оролцогчдоос хүсэж байна. Зөв бэлгэтэн хүн бол өөрийнхөө мэдрэмжтэй өөртөө итгэлтэй байх ёстой, анхны мэдрэмжээ дагдаг байх ёстой гэдэг үүднээсээ энэ удаагийн даалгаврыг бид нар явуулж байгаа. Сонголт бол сонголт. За манай мондгууд ард үлдсэн биз дээ. Мөнгөн сүх, Бадорш. Энэ гурав бас нэг гортыг дорох цаг ирдэг юм а тий. Би өөрийнхөө ганц сэлмий л аваад ирсэн бол алахгүй. За тэгвэл цаа нэг уурлаад энэ амьд нэг толгойг нь тасчихъя эзэг. Бөө нөгөө нэвтрүүлэг шүүх амны хэрэг болоод баларсан. Яасан муухай. Би тийм ууртай ш хүмүүс нам өөрсдөө л өдөөд идэг байхгүй. Янз янзаар хэлээд. Өтөрт Хаа өдөөд идэв шүү. Үү штэ. Вирус гэж үддэггүй штэ. Би ер нь жоохон тийм өөрөө тийм хүн байхгүй. Хүн надтай яг яаж ярьсан юм. Том ах надтай гоё ярьсан. Би том ах гоё. Яаж баян намсраг гоё нэр өгöd байгаа. Хүрлэгэр бүр том ах гэж. Угаасаа оршихоо чи намайг анх ирсэн өдрөөс л үдсэн штэ. Гүйн би тэрийг танихгүй юм чи гим хийсэн. Угаас тэгээд тахаар нэг юм сонь ингээл явж ингээл би мэдрэгдэн штэ ингээ явангууд гэж. Би тэрний ямар юм хийсэн. Энд хүн дандаа мяалах гаалчаа. Тэр чадлааг байж болно штэ. Би муу байж болно штэ. Дайдлах л арга хийсүүлэх нь тодорхой байсан. Гэхдээ хүний бас илээсээ аймс нас цусыг сүндлэх хэрэгтэй штэ. Эднэрийн лаг байж болно ш. Хүнийг тэг нэг амар үл хөдлөх. Янз янзаар ингээд. Энэ гурваас сонголт хийж. Наа 3 ус үү те. Энэ гураас Тэ надад 5 4 3 гэж орж ирсэн учраас ерөнхийдөө би 3 гэж сонгоод энэ 3 уснаас сонголт хийж. Монгол сүх баруун талаас тоолж 5-аас 4 болон 3 гэсэн сонголт хийлээ. Эдгээрийн нэг нь Монголоос ирсэн ус байгаа. 4 дугаартай ус байсан байна. 4 дугаартай ус Монголоос ирсэн ус мөн үү биш үү гэдгийг та нэвтрүүлгээс хараарай. За баярлалаа таны хувьд даалгавар дууссан. За. Баторших усны байршлуудыг хооронд хожоод хаана Монгол ус байгааг нэвтрүүлгийн багийнхан ч мэдэх боломжгүй болчихлоо. Энэ хоёр дээр л хэрэгэлцэж байна. Ясэлээ. Энэ хоёр дээр л хэрэгэлцэж байна. За та чи надад байрлалаа сүлээд бүр толгой хэрэглээ ажиллаа. За аюулгүй та надад сонголтоо хийх хэрэгтэй. Түүний сонгосон 2 усны аль нэг нь Монгол ус мөн эсхийг түүнийг сонголтоо хийсний дараа л мэдэх боломжтой боллоо. За энийг сонгож байна. 5 сонгоцсон уу? Тэгээ харин сая 5 Ингээд 5-аас сонгож байгаа юм байна тий. Оролцогч Баторчгийн сонгосон ус 5 дугаартай ус. За энэ 5 дугаартай усыг альтаа солихоо. За манай зөв энэ талаас ойртохоо. За энэ талаас хоёр тусд нь солиё. Хоёрын тойрог харагдчихсан. Хоёрын дараацсан. Тий, хоёрын тойрог харагдсан. Тэгээд 2 4 2-ыг ингэж эргүүлж харуулсан гэхээр би одоо байрын солисон байж магадгүй гэж бодож байна. За Манай онгод тэнгэрийн надад мэдрүүлсэн миний энерги хоёр таарсан ус энэ мөн. Итгэлтэй байна тий. Үнэхээр өртөө итгэлтэй. Ойл зүйл юм байна л да. Ямар байрны солисон тий. Солилцсон арай тэгээ солигдсон байх магадлалтай гэдэг шүү. 5 дугаартай ус байна. Тэгэхээр 5 дугаартай ус Монголоос ирсэн ус мөн эсхийг Өөртөө маш итгэлтэй оролцогч нар одоо ингээд юу яаж хийж ш сумгааны Ялгараад тий. ялгарч хийж штэ тий. саяны оролцогч бол маш сонирхолтой байсан. Яагаад бол орж ирэхээс дөнгөж өмнөхөн бид нар усныхаа байрлалыг солисон.
За хасагдах уу? За чамдаа нож ирэл явлаа да хөр. Хэцүү юм би яасан ёо. Эхлээд бид бүхэн хамтдаа цагаан тогтвог нээж үзчихье. Өхийн. За би юу штэ. Шүү. За үр цах. Үр цайхын хоёрын нэг юу? Нөгөө солих. Бомн заяа. Бомн заяа үр цайх хоёрын нэг. За бараг л үр цах баха да. Харамсалтай нь энэ 7-ны цагаан тогтвог хоосон байна. Уу байхгүй. Оо тийм үү. Хар тогтвог нээснээр оролцогч зүн бэлгийн биелээ орхиж зүн бэлгийн тулааны төрлөд дахиж оролцохгүй гэсэн үг. Мөнгөс өх. Мөнгөс хүч сайн байсан шүү дээ. Өнөөдрийн хувьд баяртай, хөөртэй, хөгжилтэй сайхан байсан боловч ерөнхийдөө нэг удаа ирэхэд аюух тийм гунигтай өдөр байлаа. Ер нь хүнд байлаа. Яа тэгэл үнэхээр хэцүү байсан. Миний бол сэтгэл зүйн хувьд амар том нөлөөлөл. Өндөр бол өстой нийт баясал бүх юм давхцсан бас л хүндхүү өдөр байлаа. Гутганы нэрэн дээр зөксөж байгаа юм шиг мэдрэмж хүн авд юм лээ. За ингээл хасагчтай байх таа гэж бодсон. Ингээл явцдаг юм болов гэж бодлоо. Одоо бид нар нэг ийм шоу гээд хийх гоё юм бил. Дөрөв одоо эмхтэй хүмүүс маань явчлаа гэж одоо хасагдчихлаа. Тэг харамсалтай байна. Гэтэ яагаад би бодсон түрүү эмхтэй хүмүүс гэхээр яагаад те юм болгонд одоо сөхрөх ёстой дээ. Энэ бол финалийн сэтгэл зүйтэй байгаа биз? Хэлэг зүйлгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл та бүхэн Зүм бэлгийн тулаан нэвтрүүлгийн сошиал хаяг болон YouTube сувгаас хүлээн авч үзээрэй.